За дараалал гэж юу вэ гэхээр за математикт бол за үндсэн E-based бол хоёр төрлийн дараалал үзэж байгаа. За арифметик болон геометри гэсэн дараалал. За тэгэхээр дараалал бол яг вэ гэхээр ерөнхийдөө гишүүдтэй байна. Гишүүд гэж байна. За тэгээд гишүүдэд нь бас дугаар гэж байна. Гишүүний дугаар. За гишүүний гэдэг ингэж чиж. Гишүүний дугаар гэж байна. За тэгээд нийлбэр гэж байна. Бас нийлбэрийг нь олж байна. За тэгэхээр арифметик болон геометри прогрессор аль алин дээр нь бид нар гишүүдийг олон гишүүдийн дугаар. За тэгээд мөн гишүүдийн хоорондын одоо хамаарал. За нэг гишүүн өгөх юм бол нөгөөг нь өгөх одоо тийм зүйлүүд байгаа. За тэгэхээр энэ жишээ нь нэгдүгээр гишүүн. За M1 гэж тийм member 1. За энэ доороос үчиж та. За M1, M2, M3 гэх мэтчлэн одоо ингээд одоо дараалтад одоо тоонууд л гэсэн үг. За энэ тохиолдолд заримдаа энийг нэмэхээр гарч ирж болно. Эсвэл хасж ээж болно, үржиж ээж болно, хувааж ээж болно. За тэгэхээр нэмж юм уу хасж байгаа тохиолдолд бол арифметик, харин эсвэл үржиж юм уу хувааж гарч ирж байгаа тохиолдолд дараагийн одоо ийм одоо дарааллыг бол геометри дараалал гинэ. За жишээ нь 1, 2, 3, 4, 5 гэдэг бол арифметик дараалал. Өөрөөр хэлбэл энэ дээр нэгийг нэмээд дараагийнх нь гарч ирээд энэ дээр бас нэгийг нэмээд дараагийнх нь гарч ирээд дахин нэгийг нэмээд гэх мэтлэнгээр ингэж гарч ирж байна. Харин 1, 2, 4, 8, 16 гэдэг бол геометри дараалал. Өөрөөр хэлбэл ингэж үржээд энийг 2-оор үржээд дараагийн тоо. За энийг дахиж 2-оор үржээд дараагийн тоо. За энэ гишүүнийг дахиж 2-оор үржээд дараагийн тоо. За тэгэд гишүүдийг бол эхнээс нь авахлаад за 1-р гишүүн, 2-р гишүүн, 3-р гишүүн, 4-р гишүүн, 5-р гишүүн хэмтэлэн натрал тоогоор дугаарлана. За арифметик дээр ч гэсэн адилхан 1, 2, 3, 4, 5-р гишүүн гэж дугаарлана. За арифметик дээр бас хасаж одоо багасч иж болно. Багасч байгаа тохиолдолд бол одоо нэг нэмэгдэхгүйгээр чинь хасагдаж байна гэж бодъё л та тий. За жишээ нь за энд 2 тэг хасах 2 хасах 4 гэх мэтчлэн энэ тохиолдолд бол хасах 2. За эндээс дахиад хасах 2-ыг хасаад эндээс дахиж 2-ыг хасаад энэ гэх мэтчлэнгээр гэж явна гэсэн үг. За энд ч бас мөн адил хувааж иж болно. 16-аас буцаад 16, 4, 1, 4-ний 1, 16-ны 1, 64-ний 1 гэх мэтчлэн. Энэ тохиолдолд бол за 4 товаагаад энэ тоо дахиад энийг нь баха ингэж 4 товаагаад энэ тоо дахиад 4 товаагаад энэ тоо дахиад 4 товаагаад энэ тоо гэх мэтчлэнгээр гарч ирж байна гэсэн үг байна. За тэгэхээр одоо дараа дараагийн хэмжлэгийг хэлээ. За арифметик болон геометри дарааллын талаар илүү дэлгэрэнгүй үзье.